Сайн бацгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Солонгоо өгдөг. Би биолог болон олон улс судлалын чиглэлээр хос мэрэгчлэр бакалавр хамгаалсан. Одоо Монгол Impex концерн компанид бизнес хөгжил болон судалгааны менежерээр ажиллаж байгаа. Бид нар өнгөрсөн 1 жилийн хугацаанд Монгол оронд цонхлох амьсгалын замын өвчлөл болох COPD болон астмны чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгаа. Хүмүүс астм, COPD гэхээр хөвчлэн удамшдаг, зайл эсвэл аллергийн хүндрээд астм болдог, астм таашлаа COPD болдог гэсэн ойлголттой байдаг. Мэдээж энэ ойлголтууд бол зөв. Гэхдээ бид нар төслийнхөө явцад олж мэдсэн нэг зүйл юу вэ гэх юм бол астм болон COPD бол эмзэг бүлгийн хүмүүс. Тэр нь одоо нас харгалзахгүй бага насны хүүхдэд хүртэл түгээмэл байдаг. Хоёрдугаар гэх юм бол уур амьсгалын өөрчлөлтөөс болоод хотод шилжин суурьсан хүмүүсийн дунд энэ бол их түгээмэл байдаг юм байна гэсэн судалгааны үр дүнг бол олж авсан байгаа. Тэгэхээр хүмүүс хүрээлэнгүй орчин, уур амьсгалын өөрчлөлт юм бол одоо зөвхөн цөлжилт хэлбэрээр илэрдэг гэсэн ойлголттой байдаг бол энэ нь цаашлаа тухайн бүс нутагт амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна тэр хүмүүс одоо бүр хот руу шилжин суурьших нэг шалтгаан хүртэл болдог. Ирсэн хоноо эдгээр хүмүүс маань эрүүл мэндийн даатгал болон эмийн хүртээмжтэй байдал зэрэг асуудалтай тулгардаг. Энэ нь мөн эргээд өөрсдийнх нь одоо санхүү болон эдийн засагт хүртэл маш их сөргөөр нөлөөлдөг юм байна гэсэн зүйлсийг бол би ойлгож авсан байгаа. Тэгэхээр хэрвээ би үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлийн гишүүн болох юм бол эдгээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг илүү олон нийтэд бол түгээхийг зорж байна. Гэхдээ энийг бол би зөвхөн тодорхой нэг хэсэг тооны хүмүүст биш зөвлөлийн гишүүдтэйгээ хамтраад нэгнээсээ суралцсан илүү өргөн зар хүрээнд бол хүргэмээр байна. Мөн өөрийн тодорхой хэмжээний одоо туршлага дээр үндэслээд бид нэр эдгээр асуудлуудыг ямар хуу арга замаар шийдвэрлэж болох уу? Бидний магадгүй одоо хэрэгжүүлж байгаа асуудлууд одоо арга хэмжээнүүдээр юуг нь илүү сайжруулж болох вэ гэдгийг илүү бодлогын түвшинд мөн хүргэх зорилготой байгаа. Анхаарал тавьсан явдал баярлалаа.